Бид нарын аним дээр үе үе хардаг энэхүү маскыг ямар ч төв маск гэдгийг та нар мэдэх үү? Зөвхөн аним гэлтгүй барууны орнууд ч гэсэн нэлээд харагддаг. Мим болж гарч ирдгийг та нар анзаарсан байх. Good day, I'm Bob the Necromancer, and today we're doing an unboxing. Гэх мэтчлэн баруунд бол некромансер буюу хүмүүсийн цогцоор хар шид хийдэг хүмүүсийн муу ёрын маск гэдгээр алдартай. Энэ маск нь 17 дугаар зуунд Европт анх гарч ирсэн маск юм. Plague Doctor маск буюу тахлын эмч нарын маск. Арт иргэдийг айлах гэж эсвэл зүгээр дог харагдуулахар зүүдэг маск биш. Нэрнээс нь харсанчлан тахлын эмч нар зүүдэг маск. Тохиол төвчнөр өвдсөн, ухаан алдсан, эсвэл бүр нас барсан гэх мэт яавч олигтой харагдахааргүй өвчтөнгүүдийн хажууд үргэлж ийм масктай эмчнэр байдаг байсан болохоор иргэд айдаг байсан байх. 17 дугаар зууны хүмүүс агаарын замын халдварт өвчнг өмхий нэрээр дамжиж халддаг гэж итгэдэг байсан. Тахлын эмчнэр ам хамраа хаахын тулд энэ маскыг зүүдэг байсан. Ам амраа хаахаж яагаад заавал урт хамартай байх шаардлага байсан бэ гэвэл амьсгалахын тулд урд нь нүх гаргасан байдаг байсан ба тэр нүх болон өөрсдийн хамрын хооронд гой үнэртэй эмийн ургамал хийдэг байсан болохоор юм. Хэдий өмхий үнэрээр агаарын замын халдварт өвчин халддаг гэх бодол нь буруу байсан ч гэсэн нүдээ хаасан битүү маск зүгээд амьсгалах гэж гаргасан нүх болон хамар амын хооронд эмийн ургамал байдаг байсан болохоор өвчтөнгүүдтэй тулж харьцаж байгаа эмчнэр бага өвддөг байсан. 17 дугаар зуунд халдварт өвчин өмхий үнэрээр халддаг гэж эмчнэр буруу дүгнэлт гаргасан ч гэсэн тэрнийг ачаар бид нэр overhaul, карасу гэх мэт дог дөрүүтэй болсноос гадна Halloween-ээр хямдхан үнээр дог харагдаг маск олж авах боломжтой болсон.